Ерөнхийдөө бол нийгмийн ухаан, хим биологи гэхэлэр олон олимпиадад намраас зохиогдоод байсан. Тэгээд би хувьдаа нэг өөрөө бас математикийн хүн болохоор харж ирсэн, хүлээж ирсэн. Ийм олимпиад болоосай гэд. Тэгээд удирдамжаа харчаад би нэг 3 хоног орчим бэлдээд өөрөө орсон. Ерөнхийдөө чансан өдөртөө байсан гэж харж байна. Сумуудаас зөндөө олон хүүхдүүд иж орсон. Аймгийн төвийн бүх сум сургууль гээд дандаа тийм чадвартай мундаг хүүхдүүд өрсөлдөлөө гэж харж байна. Ер нь бол бурхан хүнийг бүтээдэг, бусдыг инженер бүтээдэг гэдэг. Тэгээд инженер тал руугаа хүүхдүүдийг анхаарах нь ерөнхийдөө маш зүг гэж бодож байна. Өөрөө ингээд энэ олимпиадыг зохион байгуулж байгаа Алтай улаастаа бас өөртөө ингээд инженер яадаг, өөртөө ингээд юм бүтээдэг газар. Тийм учраас ингээд ийм зүйл явуулсан дараа чи хүүхдүүдэд ингээд инженер хэрэгтэй гэдэг ойлголтыг бий ботлож байгаа гэж харж байна. Дараа чи жилүүдэд ийм олимпиад бас зөндөө олно зохиогоорой гэж хэлмээрэн. Тэгэд маш их баярлалаа. Энэ олимпиад болсноор цаашлаад өөртөө итгэх итгэлтэй бүр илүү хичээх урам зоригтой боллоо гэж харж байна.